Сайн байцгаана уу? Сүүлийн үед миний бэлтгэж хүргэсэн хэд хэдэн мэдээллийн дор битгий тарих угаагаад бай. Тарих угааж байна гэсэн сэтгэлдлүүд хэд хэд харагдлаа. Яг энэ мэдээллийн олон сууг донд бид юу нь үнэн, юу нь худал болохыг мэдхэн байдлаа төөрөлдчихөд бие биенээ үнэлэлгүйгээр хардаад байна даа гэж бодогдож байна. Хүн болгон өөр өөрийн өнцгөөс мэдээллийг шүүж байгаа ч яагаад заавал тарих угаалт гэж. Магадгүй бид тарих угаалт гэж яг юу болох, түүхэнд ямар аргаар хэрэгжиж ирснийг мэдэхгүй эсвэл мартсан байж болох юм аа. Тэгвэл тарих угаалт гэж яг юу юм бэ? Хэн нэгнийг системтэйгээр ихэвчлэн албадлагын арга хэрэглэн одоо байгаа итгэл үнэмшил хандлагаас нь татгал зуулж өөр үзэл санааг хүлээн зөвшөөрүүлэх үйл явцыг хэлдэг юм байна. Тарих угаалт хийхин тулд дараах 3 нөхцлүүдийг бүрдүүлсэн байх ёстой гэж үздэг. Нэгдүгээрт тусгаарлах. Хувь хүнийг өмнөх нийгмийн хүрээлэлд гэр бүл мэдээллийн их сурвалжаас нь бүрэн тусгаарлах ёстой. Хоёрт дарамт шахалт. Сэтгэл зүйн болон бие махбодын дарамт үзүүлж хуучин үнд зүйлсийг нь үгүйсгэх хэрэгтэй. Гуравт дахин сургах. Шинэ үзэл сурталтыг тасралтгүй нэг талын мэдээлэлээр бөмбөгдөх замаар суулгах. Нэр томьёоны үүсэл Хятадын Шинао тарих угаах гэдэг хэллэг Хятадын коммунист намын Шинао буюу сэтгэлгээг цэвэрлэх гэдэг ажиллагаанаас үүдэлтэй. Тэд феодалын болон барууны үзэлтэй иргэд гэж зарим хүмүүсээ тодорхойлоод тэднийг тусгай газарт хорж өөрсдийгөө буруутгах, өөрсдийгөө шүмжлэх замаар шинэ хүн болгодог байв. 1950-ад оны тарих угаах ажиллагаа нь суур туршилт байсан бол 1966-аас 1976 оны соёлын хувьсгал нь үүнийг нийгэмд хэрэгжүүлсэн өргөн хэмжээний туршилт болж улам бүр харгас гүнзгий хэлбэрт орсон юм а. Гэхдээ тарих угаах гэдэг энээс өмнө гарсан үзэгдэл бөгөөд шашин үлгэр думгаар дамжуулан хүмүүсийг дуулууртай байлгаж байсан түүх их байдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед Жозеф Геббельсийн удирдлагын дор нацистууд тарих угаалтыг жинхэнэ урлаг болгон хөгжүүлсэн. Тэд радио, сонин, киног бүрэн хянаж айрын үндэстэн гих хэрэглийг ард түмнийхээ тархинд суулгаж өгсөн. Тэдний хэрэгэлсэн арга бол давталт. Худлыг 1000 давтахад үнэн болдог гэдгийг тэд амьдрал дээр харуулсан юм а. Сталины үеийн зөвлөлтөд тарих угаалт ангийн дайсныг үзэн ядахтаар суурилж байв. Сэхэтнүүд баян тариачдыг бусдын төлбөрийг мүлжигч паразит мэтээр дүрсэлж тэднийг устгаж байж нийгэм цэвэрлэгдэнэ гэж заадаг байлаа. Хүмүүр бие биенээ тагнаж намд үнэнч гэдгээ батлахын тулд хамгийн ойрын хүнээсээ ч урахад бэлэн болтол тархиа угаалгасан юм а. Монголд ч гэсэн тарих угаалт явагдсан. Жишээ нь зурагт радио нэг сувагтай. Тэр нь онцгой хяналттай байж зөвхөн нам засгийн бэлтгэсэн мэдээллийг хүргэдэг. Сонингууд гэхэд зөвхөн коммунизмыг магтсан нийтлэл мэдээллийг нийтэлдэг байлаа. Гадаад ертөнцөөс тусгаарлагдаж суртал ухуулгагийн дагаагүй бидний мэдих олон эрдэмтэн мэргэд зохиолч зэрэг хүмүүс ял авч шоронд сууж нутаг заагдаж цөлгөдөж байсныг бид мэднэ. Тэгээд бидний түүх, ёс заншил гэх мэт урд нийгэмтэй холбоотой бүхнийг үгүй хийгээд шинээр бидэнд зааж эхэлсэн нь тарих угаалтын тод жишээ юм а. Энэ киног та бүхний зарим нь үзсэн бах. Нэр нь Манкурт 1990 оны кино. Энэ кинон дээр олгогдсон хүмүүсийн үсийг хусж байгаад тэмээний арьсыг халуун наарна, өсгүй талаар нь хүний тархинд угалчихдаг. Хүний үс нь гадагшаага ургаж чадхаан болоод дотгошоогоо ургаад ирэхээр тархиа гэмтээдэг, ямар ч юм бодож чадхаан болдог, хүний үгийг дуулууртай дагдаг, боол болдог гэсэн үг ээ. Энэ нэрийг зөвлөлтийн зохиолч Чингис Айтматов өөрийнхөө цасан шуургад өртөө зохиолдоо ашигласан бөгөөд эртний Нэрүүн омгийнхан олзлогдсон боолчуудаа ингэж дуулууртай хүн болгодог байжээ гэж өгүүлж байжээ. Тархиа угаалгахыг бид үүнтэй зөвлөд бие биенээ Манкурт боол гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ орчин цагт интернетийн эрен үед мэдээлэл хаасаагүй нээлттэй байгаа үед тархиа угаалгаж байна гэж хэлж байгаа бол энэ шалтгаан биш юм. Харин буруу зүгийг нь ялгахын тулд ирж хайж харьцуулаагүй бидний өөрсдийн хариуцлага юм а.